Ажлын хэсгийнхэн нэг зүйлийг хэлэхэд улсын хурлын гишүүний одоо тайлангаа тавих хугацааг алга болгохлоо гэж чичрээд байгаа юм байхгүй шүү. Харин эсэргээр тэрийг болчих гэж байгаа миний санаа бол. Болчих. Бүгдээр ижилхэн байлдаа гэж байгаа байхгүй юу? Нэгдүгээр. Хоёрдугаар. Таны хэлж байгаа санаа бол бүх этгээд юу лээ? Аливаа этгээд гэдгээрээ таны тэр одоо төсвийн мөнгөөр одоо унаа тэрэг явуулаад унаа тэрэг одоо дайчлаад ингэж явдаг зүйлийг хаах биш, харин аливаа этгээд гэдгээрээ зүгээр бүдрүүлчихэл байгаа байхгүй юу? Эний чаар дээр явна шүү дээ. Адилхан дурд өмнө яг тэр төсвийн мөнгө хэрэглээд байсан унаа тэргээр ашиглаад ингэж явж исэн бол аливаа этгээд дотор чи явах юм байгаа үстэй. Явна шүү дээ. Энийг болж байгаа асуудал ерөөсөө биш байхгүй юу? Харин зүгээр улсын хурлын гишүүн гэдгээсээ зугтчихж байна харин. Зүгээр тэр үгийг алга болгоод явдгаараа яв, улсын төсөв ашигладагаараа ашигла, татврын мөнгө ашигладагаараа ашигла гэдэг зүйлтэй аливаа этгээд гэдгээрээ зүгээр л зөвшөөрч байгаа нэг гараараа хааж байгаа юм шиг харагдаад нөгөө гараа зөвшөөрч шүү дээ. Үнэн биз дээ. Үнэн. Харин тэгээд болчихч дээ. Яг тэр санаагаа хэлээд үнэхээр одоо төсвийн мөнгө инээ тэр гэж байгаа бол сонгуулийн хугацаа эхэлж байгаа тухайн жилийн 1 сарын 1-ээс тэгвэл бүгдээрээ явахаа болчих л дээ. Тэр төргөө сурталгааны хугацааг бид нар өгөөд байгаа шүү дээ. Тэн дээр л нэг бүсэн нэг гараанаас эхлэе л дээ.